Байцгаана уу, та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Монстер хэвлэлийн газраас жил бүр зохион байгуулдаг зуны номтой өдрүүд аяныхаа энэ удаагийн дугаарт Монстер хэвлэлийн газрын хэл соёл редакцаас эрхлэн гаргаж буй ургамлын нэвтрхий тойл номыг танилцуулахад бэлэн болоод байна. Нэвтрхий толд маань нийт ургамлын 657 төрлийн ерөнхий шинж, тархац нутаг, ач холбогдол, хэрэглээ зэргийг багтааж бичсэн. За энэхүү номын маань мэргэжлийн редактораар ажилласан ургамал судлалын ухааны доктор, профессор Дайрмын багшаа та бүхэндээ урьж авчруулж танилцуулж байна. За сайн байна уу та танд энэ өдрийн мэндийг хүргье. Баярлалаа та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Би боловсролын их сургуульд багшилдаг ургамал судлалын судлаачаар ургамал судлалын чиглэлээр бол хичээл заадаг. За энэ зуны хувьд бол зуны ихэнх сард бол биднүүд энэ сайхан ойд бол ирж байна. Зүгээр зуны хувьд аваад үзэхэд бол нүдэ бороо хур ихтэй. За тэгээд жоохон сэрүүвтер ийм болохтой зэрэг бол зарим ургамлын цэцэглэлтийн хугацаа үед юм уу энэ бүхэн бол жоохон хожуу байх. За энэ байж байгаа бидний байрлаж байгаа газар бол ургамал газар зүйн мужлал гэж байдаг. Энэ мужлалаар бол хинтийн уулын тайгын тойрогт ордог. Тайг гэдэг маань бол бидний байж байгаа ямар юм ойлголт байх вэ гэхээр битүү ширэнгэн ойт, битүү ойтой, өв сургамал ихтэй захаараа бол ойн гүндээ бол сөөг ургамал горлсон явхад би хэцүү, бараг явган явхад хэцүү ийм л газрыг бол тайг гэж хэлдэг. За энэ тайг маань бол Сибирийн тайгын үргэлжлэл. Тэгвэл манай энэ тайгыг бол ой судлаач жинхэнэ тайг гэдэггүй, тайгархуу тайг гэж нэрлэдэг. Яагаад гэхдээ зэрэг тайг гэдгийг илэрхийлж байдаг ургамлууд байдаг. Өндөр уул гэдгийг илэрхийлж байдаг зөвхөн өндөр ууланд л ургадаг ургамлууд байдаг. За энэ хинтийн хамгийн том уул нь бол асрал тайрхан гэдгийг мэднэ. Энд бол өндөр уулын ургамал, тайгын ургамал, ойн ургамал, уулын хээрийн ургамал гэдэг ийм олон юмнууд бол ургадаг. За баярлалаа. Тэгэхээр бид яагаад энэ удаагийн дугаарт энэ ургамлын тухай яриад ийм сайхан ургамал ногоотой газар ирсэн бэ гэхээр бид энэ 100 ирж байгаа энэ сайхан зуны ногоо өдрүүдтэй зуныг номтой өнгөрүүлэхийн тулд ургамлын нэвтрхий толгойн талаар танилцуулахын тулд та бүхэндээ зорин байж энэ газрыг сонгоо ирсэн юм а. Тэгэхээр саяны энэ эдгээр олон төрлийн ургамал зүйлүүд, ургамлын хэлбэр, эмт чанар зэргээс яг энэ ургамлын нэвтрхий толийг хэрэглэхэд бидэнд ямар ач холбогдолтой, ач тустай энэ жирийн иргэд бидэнд яг юун хэрэг болох тийм тол болж гарч ирж байгаа вэ? Энэ толны маань ач холбогдлыг та ярьж өгөөч ээ. За энэ ташрамт хэлгээд энэ нэвтрхий толыг бол би шинжлэх ухааны академийн ботаникийн хүрээлэнд 74 оноос эхэлж ажилласан. Энээс хойш энэ номын зохиогч доктор, профессор Санчиргуйтай бол 20 жил хамт ажилласан 93 онд. Санчиргуй бол ургамлын англи зүйн мэргэжил гэдгээр бол дагнан ажилласан. Энэ чиглэл нь бол энэ дотор орж ирэхэд хэдэн төрлийн хэдэн зүйлийн ургамал байна вэ? Энэ ургамал аль нь ач холбогдолтой, аль нь хортой ийм байх вэ гэдэг талыг бол илэрхийлж өгөх чухал суурь нь болж өгдөг. Нөгөө талаар бол Санчиргуйн энэ нэвтрхий толыг анх бичиж байхад бол би танилцж байсан учраас зүгээр энд орсон ургамлууд бол зөвхөн нэг их элбэг тааралдгүй ургамал гэдэг бол голон хамар нь оруулсан байлээ. Хамарч оруулсан ховор тааралддаг чухал ач холбогдолтой ховор ургамалч гэсэн мэдээж хэрэг чухал ач холбогдолтой ургамлууд бол ихтэй. Ургамлын ховор ургамлыг оруулсан үндсэн шалтгаан нь бол үед ургамлыг ногоон нөмрөг гэж ярьдаг. Энийг хайрлан хамгаалах бол хамгийн чухал болж байгаа. Биднийг тэжээн тэтгэдэг, хүчил төрөгчөөр тэтгэдэг энэ ургамлыг хайрлан хамгаалах нь чухал гэдэг дээр би тулгуурлаж бичсэн бахаа гэж бодож байна. За нөгөө талаар бол ер нь
бид бол бодохдоо хүн болгон мэдэж байгаа. Ургамалгүйгээр хүн амьдрна гэж бол байхгүй. Яагаад? Хүчил төрөгч байхгүй бол хүн амьсгалд одоо байдаггүй шүү дээ. Ийм болохоор тодорхой одоо хэмжээтэй 20 гаруйхан одоо хувийн эзэлдэг хүчил төрөгчийг тэр хэмжээнд нь барьж байдаг, тэрийг баяжуулж байдаг бол энэ ногоон ургамлаа. Ийм болохтой зэрэг бол одоо энэ ургамлын ховор тохиолдож байгаа. Тэгээд одоо тэр талаар олон түмэнд танин мэдхийн чиглэлийн юмыг нэвтрэхэд толбол гаргаж өгдөг шүү дээ ер нь. Эннээс одоо олж үзэх явдал бол чухал ач холбогдолтой гэж одоо энэ нэвтрхийн ургамал судлалын нэвтрхий гэсэн тол гэдэг ном бол ер нь одоо танин мэдхийн чиглэлийн юм бол гараагүй бах. Тэгэхээр манай Монголын ард түмэнд юу хэрэгтэй гэхтэй зэрэг ногоон ургамлыг таньж мэдэж өөрийнхөө амьдрал ах вэ, эрүүл ах вэ, хоол хүнсэндээ өргөн хэрэглэх явдал бол чухал ач холбогдолтой байдаг. Яагаад гэхтэй зэрэг хэрэгтэй гэж хэрэглээд байдаг биш. Угаасаа хэрэгтэй гэдэг бол биднүүд энэ ургамал дотроос байгалийн илүүдлийг авч ашиглах хэрэгтэй. Яагаад тэгэхээр ургамал ургаад байна, илүүдэд байна. Энд одоо борог өвс гэж ярьдаг, үлддэг. Энэ үл илүүдэл. Тэгэхээр тэр хэмжээнд нь барьж байх л ёстой. Ийм болохоор зүгээр энэ ургамлыг хэрэглэж байгаа, ашиглаж байгаа ялангуяа томоохон одоо байгууллага юуныхан бол хувийн байгуулагч ба одоо хувьсгалын байгуулагч ба эднүүд бол энийг яаж одоо би хэдийн хувийг авах вэ? Хэдэн хувийг үлдээх вэ гэдгийг л одоо мэддэг. Тэр чиглэлээр бол энэ танин мэдхэн чиглэлийн номыг бол нэлээд сайн унших хэрэгтэй. Яагаад гэвэл зэрэг ер нь энэ гадаадын орнуудын улсууд бол үндсэндээ одоо аялал жуулчлал гэхэд дандаа цэцэг ногоо сонирхчил явдаг юм байлээ. Зүгээр би яг Японы одоо хэдэн настай улсууд дээр бол цэцэг ногоо сонирхдаг, хаврын цэцгийг сонирхдаг ажилд бол бас нэлээд хэд хоног бол дагуул явж байсан. Тэгвэл одоо энэ Улаанбаатар хот орчмоор явж ялаа. За нөгөө нэг нь болохтой зэрэг энэ номонд орсон одоо ургамал 656 төрөл гэж байгаа 134 аваг байх шиг байсан. За энэ бол зүйлийн хувьд ажиллахаар 700 гаруй 800 зүйл ургамал байгаа хаа гэж бодож байна. 740 зүйл ургамлыг латин нэртэй харьцуулаад бичижсэн тийм том тол гарч байгаа. Тийм. Тэгэхээр латин монгол нэр гэдэг бол чухал л да. Ялангуяа нутгийн нэр орсон бол чухал. Ач холбогдлын талаар бол нэлээд дэлгэрэнгүй бичсэн байлээ. Зүгээр би энэ далимд одоо нэг үг хэлчихээ дээр үе нэг их алдартай маарам хүн хожим нь ус одоо ургамал хоёр л хэрэг болно доо гэж одоо хэлж байсан гэлээ. Тэгэхээр энэ бол үнэндээ гэхэд одоо манайх бол ургамлын энэ танин мэдхийн чиглэлээр ургамал хэрэгтэй байна. Ургамлыг таних чиглэлээр бичиж байгаа ном бол ховор байна. Ном бичнэ гэдэг бол бас одоо сурагч залуучууд хүүхдүүдэд одоо эрхэлж үзүүлэхээс эхлээд тэр ойр хавийн одоо улсууд бол тэр ургамлаа ашиглахад бол ач холбогдолтой. Зүгээр эндээс хэдэн ургамлыг нэр бичээд үлдээсэн байхадаа энд их 5 салаа байдгийн байна. За хортой ургамал нь одоо ортууз байдгийн байна. Ортууз диплекс ерөнхийдөө хортой тэгтэй ач холбогдолтой л да. Ер нь хорыг хороор гихчээр хортой ургамал бүхэн бол ач холбогдолтой. Зохих хэмжээтэй л ашигладаг. Би танаас бас нэг асуулт асууя. Би сая хортой ургамлын талаар ярьсан шүү дээ, тийм ээ. Тэгэхээр яг энэ номд маань хортой хоргүй ургамал гэдгийг нь бас биччихсэн байгаа. За бид бол одоо яг энэ зуны энэ цаг үед ялангуяа аялал зугаалж их явдаг, тийм ээ. Энэ сайхан байгаль хангаал хийдэг гараад аялал зугаалаад явж байна. Тэгвэл бид санаандгүй одоо маш гоё харагдж байгаа тэр цэцгийг нэг хүүхэд нь аваад амдаа хийчих юм уу, тийм ээ. Эсвэл тухайн хүн өөрөө зүгээр л нэг эн чи миний мэддэг ургамал шүү дээ, ямар гоё харагдж байна гэд ингээ барьж үзээд амдаа хийгээ амталж үзээд оройн очиод халуурах юм уу, ийм зүйлс их гардаг. Тэгэхээр та яг хортой хоргүй одоо ургамлыг хэрхэн таньж мэдвэ, энэ талаар одоо бас зөвлөмж өгнө үү? За хортой хоргүй ургамлын ялгааг бол номноос л уншиж одоо мэдэндээ ер нь яг нь нутгийн ардууд бол олон жил байж байгаа энд ажилласан улсууд бол за энэ нэг жоохон хортой мал идэхээр одоо өгчдөг гэж хэлнэ. Нөгөө нэг нь бол яг ихэнхдээ ургамал хортой гэж ихтүүл хортой болохоос биш тэрнээс байгалийн ургамал бол одоо юуных шиг химэл юм шиг одоо өөрөлдгөм синтезээр гаргаж авсан юмтай адилгүй л дээ хортуулахтаа бол. Тэгэхдээ нөгөө талаар хамгийн одоо бас нэг болгоомжлох юм бол харшил гэдэг өвчин манайд бол одоо асар их болж байгаа. Энэ харшилд бол тоосны одоо харшил гэдэг. Ургамлын тоос одоо энэ цэцэг ингээд дэлгэрсэн байна. Энд чинь тоосоо хайцсан байгаа. Тэгэхээр энэ тоос гаргаж байгаа энэ ургамлыг бол аваад үнэрлэж болохгүй.
хамгийн түрүүнд үнэрлдэг гоё цэцэг байна гэд. Энийг бол ерөөсөө үнэрлж болдгоо. Би ч гэсэн одоо оюутан залуу судлаач явж байхдаа бол энэ Оросын эрдэмтэн Валерий Иванович Гурубов гэд манай Монголыг 47 оноос судалсан одоо харамсалтай нас орсон л да миний багш. Тэр багштай анх одоо оюутан байхдаа явж үзэл мөн л ялгаагүй цэцэг ногоо сонирхтгол байсан. Тэгтээ тэр их хортой мортой янз бүрийн юм тэр харшил энтрийг бол мэддэггүй байсан л да. Тэгээд их гоё одоо юу нохон хошуу нороо одоо хараад энэ жам мэдэг хараад ингээл аваад шууд үнэрлдэг. Тэгэхээр ерөөсөө ургамал үнэрлж болохгүй дайраа манаадах чинь бол хортой гэж одоо хэлж сануулж хэлж байсан. Тэр нь юу гэхтэй зэрэг аллерги л байсан юм байна лээ. Тэгэхээр одоо бол аллергинаас одоо хамгаалах юм бол одоо тэр тоос ургамлын тоос. Тэгвэл ийм одоо яг хуу ургамал зарим нэг нь бол тоос ихтэй, зарим нэг нь бол тоос багтай. Тэгээ энэ хэмжээний одоо зохицсон хэмжээнд байж байгаа тохиолдолд бол нэг шууд авчил үнэрлэхгүй л хашил болно гэж байхгүй л дээ. Бид бол мэдээж байгаа одоо царвантай газраар юм уу эсвэл их юм цэцэг дэлгэрсэн газраар явхад өмдний төрийн шар болцдог. Нунтаг ингээ шав шар хэрвээ ажигладаг бол энэ бол тэр аяараа тоос. Тим тоос байна гэсэн үг. Тэгэхээр тоос бол энэ агаарт бол одоо энэ цэцгэлсэн ургамлуудын тоос явж л байгаа. Тэгэхээр манай Монгол оронд бол тоосыг одоо судалдаг, тоосноос хамгаалах тал санги дөрж гэж доктор байдаг л да. Ер нь тэл тараал нэлийн бичдэг. За тэгэхээр бидний энэ санчир зохиолч маань одоо энэ бүтээсэн ургамлын нэвтрхий тол маань ямар ч байсан хортой хоргүй гэсэн ургамлуудаа ингээ бүгдийг нь бичээд 657 төрлийн ургамлаас 740 зүйлийг нь сонгоо, зургийг нь хавсаргаад, латин нэртэй нь хавсаргаад оруулсан энэ тол маань хортой хоргүйг ялгах тийм тустай байна. За тэгвэл дахиад бид одоо малчид байна тийм ээ, мал аж ахуйн эрхлэгчид байна. Энэ хүмүүс байна. Одоо тухайн мал амьтан өвдөх үед ямар өвчнөд ямар ургамлыг за жор тунгийн тааруулаад хэрхэн хэрэглэх вэ гэдгийг бас мэдэх их сонирхолтой байдаг. Энэ талаар ардын дунд явсан яриа үгийг л хэрэгэлдэг болохоос төдийлөө одоо их ном сурах хүчийг нэвтрхий тол гэж байхгүй учраас хараад байдаггүй шүү дээ. Тэгэхээр энд бол одоо энэ тол маань маш их ач холбогдолтой болоод одоо жор тунг нь бичсэн байгаа. За та энэ дээр бас одоо малчдад хэрхэн зөвлөгөө өгөх вэ? За энэ дээр бол энэ нэвтрхий тол бол би бас танилцж байсан гэсэн түрүүнд хэлсэн хэрэглэх талаар ач холбогдлын эмийн одоо ач холбогдлын талаар бол нэлээд дэлгэрэнгүй бичсэн байлээ. Малчид бол өөрснөө одоо ургамлыг мэдэх аюул их сонирхолтой. Тэгэхээр малчин болгон адилгүй байх. Зүгээр би одоо санаж байна. Дээр үед манай юун дээр актив дээр ирж намхааны буугаа ирж ургамал юуны уулзалт хийсэн биднүүд. Тэгэхэд бол тэр хөдөлмөрийн баатар бол тэр өөрийнхөө одоо усын хүн шүү дээ. Өөрийнхөө орон нутгийн ургамлыг бол их сайн мэддэг. Тэрийгээ бол хаана хэдийдэн цэцэглээд хэдийдэн үргэлдгийг бол их сайн мэддэг. Юунд хэрэглэдгийг нь бол андадгүй. Ийм хүн байна лээ. Тэгээд тэр хүнд одоо Өлзий хотог гэд манай активч одоо байсан харамсалтай нь одоо бас л санчиргоо энэ хоёр бол нэгэн үеийн судлаачид нас орсон. Энэ хүний бичсэн Бүгд найрамд Монгол ард улсын хадлан бэлчээлдэх тижээлийн ургамал гэдэг 1200 гаруй ургамал орсон. Ургамал таних хүчиг гэж байдаг. Тэр номыг бол өгөхөд одоо чигтээх их баярлж байсан. Ямар сайн юм бэ? Энийг чинь авахд би ургамлаа их мэдхийг хүсдэг. Одоо зарим идэхтэйгээ зэрэг хордцдаг, зарим нь их ач холбогдолтой байдаг, зарим нь их сүү оруулдаг, зарим нь гашуун болгодог. Би энэний учрыг бас сайн мэддэг юм а гэж хэлж байсан. Тийм болохоор бол энэ бол малчтад хэрэгтэй. За тэгвэл ер нь бол манайд миний одоо энэ дашрамт хэлэхэд манайд энэ танин мэдхийн чиглэлээр ургамлын талын одоо байгалийнхаа талын ийм юмыг илүүчих бол үнэхээр шаардлагатай байгаа. Энэ чиглэлийг бичихтэй яг уу зарим ном бүтээлүүд ургамлын номнууд бол их гардаг. Энэ нь шинжлэх ухааны талдаа их ойрцсон их хэтэрхий нарийн болцсон байдаг учраас сонирхогч болон сонирхогч тэр малчид энэ төр ашиглахт бол одоо бас тохиромжмуутай. Энэ чиглэлээр бол одоо ашиглах тийм чиглэлийн одоо таних түлхүүр гэдэг юм уу энийг одоо бичиж одоо танилцуулах гэдэг юм уу ийм юмнуудыг орон нутагт одоо сонирхож байгаа улсууд бол хийж яж өгөхд бол хэрэгтэй л дээ. Жишээ нь одоо Багваха цэцэг гэж байж байна. Багваха цэцэг бусад одоо нийлмэл цэцэгтний овог 480 зүйл байдаг. 80 төрлийн 460 зүйл байдаг. Тэгэхэд Багваха бусдаасаа юугаараа ялгагдгийг төрлийн үед ганцхан одоо сумн ишгээд энэ хөндөй иш байдаг. Тэгээд дээрээ ганцхан толгойтой дандаа доторх нь хэлбэрийн цэцэгтэй зүгээр нарийн юугаараа ярихтай зэрэг ийм болчиход ялгагдчихэ. Төрөл нэг хэдхэн зүйлээр ялгагдана. Зүйл дотороо 2-3 зүйл дээр ялгагдана. Жишээ нь одоо хончир ортууц хоёр бол их адилхан. Юугаар ялгдах вэ гэдэг зэрэг энд би сая ортууц диплекс байна лээ харахад зөвхөн тэр завны үзүүдээр
тэргээл шонтонтой тэргээрэл ялгагдаж байна. Хунчир нь бол байхгүй. Гээд энэ ганц хоёрхан шинжээр ялгадаг учраас тэрийг хэрвээ яг тийм таны мэдхэн чиглэлийн ном бичээд тэгэх юм бол дунд сургуульд ч гэсэн одоо орон нутгийнхан ч гэсэн одоо сонирхож ил байна л да ургамлыг таних нутгаа мэдх юм сургамлаа гэдэг. Тэгэхээр энэ чиглэлээр таны мэдхэн чиглэлийн юмыг бол одоо энэ байгаль сонирхогч судлаачид зориулсан юмнууд бичих юм бол байгалаа хамгаалагч ургамлаа хамгаалагчийг их хэрэгтэй. Тийм болохоор дахин хэлэхэд энэ нэвтрхий толгол үнэхээр одоо ач холбогдолтой дээр ач холбогдлын хэллээ санчиргаа үйлэг дэлгэрэнгүй бичсэн байна лээ зарим нэг нь бол тэгэхээр нөгөө талаар бол хаана тархдгийг, ямар орчинд дургадгийг, ямар хуу цэцэгтэй байдгийг гэдгийг хүн хараад бол бас сонирхож байгаа хүн бол мэдхээр одоо болсон юм намаа гэж. Тийм ээ. Тэгэхээр бидний гаргасан энэ хөө одоо ургамлын нэвтрхий тойл маань за мэрэгжлийн судлаачид, за мэрэгжлийн ангийн оюутнууд болон жирийн иргэд малчид ерөөсөө бид бүгдд хүн бүхэнд хэрэг болсон ийм ном одоо болсон байна гэж дүгнэж болохоор байна. За тэгэхээр танаас одоо бас нэг асуулт асууя. За бид ингээд одоо жишээ нь сая хэлээд хаман салаа, багвахай цэцэг, за одоо энд ард байгаа мод байна тийм ээ. За бидний нөгөө мэддэг улаас улаангаар хайлаас гэлээдэг эдгээр моднуудыг одоо бүгдийг ингээд таних түлхүүр болгоод тухай одоо мод новч цэцгийн зүйлийнхэн зургийг ингээ хавсрагдсан байгаа тийм ээ. Тэгэхээр энийг жирийн иргэд уншаад ингээ хараад ойлгож болно. Энэ ном маань тэгэхээр одоо яг энэ хүн бүхэнд жирийн иргэдэд одоо малчин түмэнд за эмт чанар үүднээс одоо хэрхэн хэрэг болж байна вэ гэдгээс гадна за ховорцсон ургамлыг оруулсан байгаа. Тэгэхээр энэ ховор ургамал гэхээр одоо жишээ нь амтан дээр ярих юм бол мазаалаа цагаан ирвэс гэдэг амтд байна тийм ээ. Одоо маш их ховордоод баг зүйл нь устж үгүй болгож байгаа гэдэг шиг яг энэ ургамал дотор зүйл нь устж үгүй болгож байгаа ургамлууд маш их байгаа. Тэгэхээр энэ тойл маань бас одоо зүйл нь устж үгүй болгож байгаа ховор ургамлуудыг оруулсан. Энийний ач холбогдол нь яг юу вэ? Яагаад хүмүүст одоо эдгээрийг таниулахыг зориод байгаа юм бэ? Та одоо энэ ургамал судлалын ухааны докторын хувьд хүмүүс одоо юу гэж зөвлөмөр байна вэ? За тэгэхээр энэ ховорцсон ургамал таних талаар бол хэллээ л дээ. Жишээ нь одоо гацуур гэдэг модыг яа таних вэ гэхээр 1 см орчим шилмүстэй ганцаараа одоо тэр төвгөрөөс нь гардаг одоо тэр бол богиносон мөчир гэж хэлдэг. Нарс гэдэг модыг яг хараад таньдаг юм а гэж бодоход яг шилмүс нь 2-2-ороо гарсан байдаг. Хушрал нарсны төрөл мөртлөөсөө 5-аараа гарсан байдаг. Идээтэй. Энэ мэтэр одоо ялгагддаг л да. Түрүүнд би хэлээд өнгөрсөн. За нөгөө талаар бол энийг мэдэж байгаагийн ач холбогдол ихтэй зэрэг хамгийн гол нь одоо манай Монголын ард түмэн бол бараг юунаас бол илүү бас ухаантай шттэ. Ер нь малчин ардууд гэдэг бол ургамлаа шүтэж явдаг, хайрлж явдаг. Ийм ургамал байдаг юм биш үү? Энэ манай тархчуу гэдгийг мэдхийн тулд тэр номны урдтал дээр бол орж бичсэн байх. Би түрүүнд хэлсэн ургамал газар зүйн 16 тойрог болгодоо гэт. Хинтийн орионд бол одоо хинтийн уулын тайгын тойрогт аль сумнуудын хагас нь хаанх нь багтдаг вэ гэдгийг бол өөрснөө зураг дээрээс хараад ойлгочих болно. Тэгэхээр энэ номон дотор ховор гэж авсан үдсэн нь бол одоо нэг тойрог тархдаг, зөвхөн хинтээ тархдаг, эсвэл хинтээ хөвсгөл тархдаг. Ийм одоо хоёр зэгтэй байх ийм ургамлуудыг оруулж байгаа. Нөгөө талаар бол яг хөө манайд бол одоо жодо гэдэг үлдэр ургамал гэж ярьдаг. Мөслөгийн үеийн үлдэр ургамал. Энэ бол биологийн хэсгийн эргэрээс орж байгаа гэж. Өөрөөр хэлбэл бууралтанд орж байгаа. Сүнхэн амархан болсон. Нөгөө нэг нь бол хүний нөлөөгөөр устж байдаг. Одоо хамаагүй үндэслэг ичтэй үндсийг хэрэгэлдэг ургамлууд байж байна. За үндэслэг ичтэй ургамлууд байж байна. За эсвэл одоо газрын доод хэсгийг авдаг ургамлууд байж байна. За хадлан бэлчээрийг хадаж байна. Эн чинь тодорхой одоо юуны зааврын дагуу зохих дүрмийн дагуу хадах хэрэгтэй. Хадахтаа бол 3-5 см-ийн дээгүүр хаддаг. Яагаад гэхдээ зэрэг энэ өдөн өвчлөг ургамлуудын чинь яг хавар цухигаад ирдэг ногоон навчнууд нь бол яг хөрснийхөө дөнгөж өнгөн хэсэгт байж байгаа.
Зарим нь бол 2 3 1 2 см. Тийм учраас 3-5 см-ийн дээгүүр хаддаг л да. Тийм болохоор тэр ховор ургамлуудыг эмэнд ашигтай ургамлуудаа бол зулгаа төөж болохгүй. Ягаад гэвэл зэрэг үндснээсээ хавар сэргэн ургадаг, зулгаахтай зэрэг үндстэйг аваад ирдэг. Тийм болохоор одоо тэр ургамлын аль хэсгийг хэрэгэлдэг гэдгийг авч байж л одоо ах нь шүү дээ. Ховор ургамлуудыг бол хамаагүй төвж болохгүй. Угаасаа улаан номонд орсон, улаан дансанд орсон гэд манайх бол улаан ном бол 2 удаа хэвлэгдэж гарсан. Тэр номонд бол бас би оролцсон л доо. Улаан данс гэд одоо сүүлийн үед их сургуулийн тэр хариуцаж гаргасан ийм номнууд байдаг. Тэндээс бол тархацыг хараад энэ манайх чи хангаан орионд л багтдаг юм байна шүү. Хангайдаа аль хэсгээр байна уу? Тэр чин газрын зураг дээр тэлийн зурцсан байгаа. Энэ одоо манай сум чинь энэ хавьд нь байдгийн байна. Энэ их ойтой талд нь байдгийн байна. Ойд ургадаг юм уу тийм цэн гэдэг ургамлыг бол биднүүд хамаагүй төөж болохгүй юм байна шүү. Үнцэн цэн чинь үл их олон талын ач холбогдолтой шүү дээ. Ер нь бол. За энэ зөвхөн одоо хинтийн тойрогт байдаг юм байна. За хинтээ бол яг энэ Батцамбарын хэсэг бол хинтийн уулын тайгын тойрогт ордог л доо. Богд бол тайгад нь арай орохгүй хандгайд одоо энэ хэсэг бол хинтийн уулын тайгын тойрогт орж байгаа. Тийм болохоор тэр хэсгийг л одоо авахыгаа одоо төөж хамаагүй төөж авахгүй л гэсэн үг. Тийм. Тэгэхээр саяны одоо судлаачийн маань хэлсэн улаан номд орсон ургамлуудын одоо ургамлууд улаан номд орсон гэдэг нь тэр чигээр байна. За одоо энэ нэвтрэхий толд маань ургамлын эм чанар болон тухай одоо эмийн түүхийн эдийг хэрхэн бэлтгэх заавар нь бас байна тийм ээ. 6-аас 7 сард юм уу эсвэл 8-аас 9 сард намар одоо үндсийг нь ингээ ухалгүйгээр түүн эсвэл үндсийг нь ухаа түүн юм уу тэр бүх мэдээлэл нь одоо энэ манай номд нэвтрэхий толд маань орсон байгаа шүү. Тэгэхээр хамаагүй одоо тухайн энэ ургамлын толын маань үзчихэд за яг энэ өвчнөд сайн юм байна гэд хамаагүй очиод одоо цэцэг түүж зулгаагаад байж болохгүй ахны заавал одоо зааврынхан дагуу түүгээд хэрэглэн за мөн эмчээс заавалжгүй заавар зөвлөгөө авах шаардлагатай урмал судлалын одоо мэрэгжлийн хүмүүсээс бас зөвлөгөө авах шаардлагатай байдаг ахны. За тэгэхээр энэ дээр нэг юм нэмээд хэлэхэд ер нь одоо үндсийг хэрэгэлдэг гэл хамаа зүггүй хавар зүүн түүгээд авч болохгүй л дээ. Ягаад гэвэл зэрэг үндсэнд байгаа шимт хичээлийн бодис чинь бол ургамлаа үрэлтэл одоо зарцуулагдаж байдаг. Тийм учраас үндсийг үлдэртээ тэргүй үндсийг нь бол одоо намар хожуу аавна хэдэн сар дах уу гэж тодорхой байж байгаа. Гэтэл одоо газрын дээд хэсэг үрийг авдаг ургамлууд байна. Яг үрлээд ирснийхээ дараагаар газрын дээд хэсэгт байгаа хэсэг чинь доошоогоо бууж очдог. Тийм учраас үндсийг хэрэгэлдэг ургамлуудыг бол хавар эрт юм уу намар хожуу авдаг. Үндсийг хэрэгэлдэг ургамлуудыг. За нөгөө нэг нь газрын дээд хэсгийгээ давхтайгаа зэрэгжээ давхар хэлчлээ. За цэцгийг хэрэглэх үү? Эсвэл иш навчийг хэрэглэх юм уу гэдгээ ялгах хэрэгтэй. Цэцгийг хэрэглэх юм бол зөвхөн дээдийн цэцгийг авчна. Цэцгийг авч байхдаа бол харин за эн чин дараа жил үрлэх ёстой юм шүүгээд 5 6 одоо ийм иштэй байх юм бол тэрний 2 3-ыг үлдээх хэрэгтэй. Тэрний өөр бэлэн болоод унаад хавар урганаа л гэсэн үг. Тийм болохтой зэрэг энэ ургамлын талаар бол яг дунд сургуульд орж байгаа ихтэй сургуульд чиг орж байна. Ямар ч байсан энэ талаар бол ерөнхийдөө ойлголттой. Гэхдээ энд одоо хамгийн гол нь биднүүд одоо эрүүл мэнд урт удаан наслая гэвэл ургамлын талаар л одоо их ойлголттой байж ер нь таны мэдгүй юмнуудаа сайжруулж энийгээвэл авах яаж хамгаалах хэрэгтэй болох нь. Модыг модыг огтлно гэдэг үл нэг мод ч нь хэтэрхий хэмжээний одоо хоорондоо бол 2-3 м юм уу зайтай тарихтай тарьдаг шүү дээ. Тэгэхээр ийм хэмжээний хөрсөнд энэ дотор байж байгаа шимт хичээлийн бодисоос энэ мод төдий хугацаа наслахтаа ийм хэмжээтэй авах учраас одоо энэ нүдийг бол ийм зайтай авах хэрэгтэй л гэсэн үг. Соолдож авна. Нөгөө талаар бол бид мэдж байгаа. Ой дотор ингээ явж явах зөндөө гişүүн унтсан байдаг тийм ээ. Ургаад одоо амьдэрч чадахгүй. Тэр амьдэрч чадахгүй байна гэдэг чинь шимт хичээлийн байдал нь хүртэхгүй болохтойгоо зэрэг илүүдэл гэсэн үг. Одоо бол харин тэрийг төвдөг болсон байна лээ л дээ. Тэгэхээр энийг одоо ашигланаа л гэсэн үг. Зүгээр ингээд хараад байхад бол манайд бол одоо шинжлэх ухааны үндэслэлийг шинжлэх ухааны үндэстэй ашиглах шинжлэх ухааны үндэсийг мэдэх явдал бол үнэнхээр хэрэгтэй харагдаг. Дээд доодгүй. Зарим одоо юм хүнийг ярьж байхыг харахад за энэ шинжлэх ухааны юм чи мэддгүй юм байна даа хөрхий гэмээр байдаг. Тийм болохтой зэрэг хариуцлагатай улсууд, мэрэгжилтэн улсууд шинжлэх ухааны үндэсийг маш сайн олж одоо өгч харж тэр тулгууд дээр нь авах хэрэгтэй. Тэрнээс ашиглахгүй гэж байгаа биш. Одоо хадлаа гэхэд энэ талбайг энэ жил хадчаад эргэжил өнжөөчөөд дараа талбайг одоо хадах жишээтэй юм. Ээлжлэн хадах. Мал үлчээрээ гэхэд энэ жил одоо юм 2-3 жил дараа 2 жил дараа л бэлчээсэн бол нөгөө талдаа энийг бол
Баатар малчингууд бол биднээс илүү мэддэг юм байлээ. Би нэг удаа тэр энэ Володтой хамт явж байсан баах энэ Баатар юуны Баатар гэж хончин Баатар байсан, өндөр ширээт итгих байсан, Эрдэнэ самтайх байсан билүү дээ. Тэгээд очиход манай өвлжөө энэ, манай хаваржаа энэ, манай намаржаа энэ гэдэг дөрүүлэнгийн энд бол ийм байдаг, энийг мал иддэг. Энэ цагаан цэцэгтэй бол одоо юуны малын үхрийн хаг саатахад хэрэгэлдэг гэдэг. Одоо биднүүдийн эмэгтэйчүүдийн өвчин тэр тэгэл юм дүүжин байгаа үстэй. Тэр юм дүүжинтэй чи адилхан нэг овогт ордог ургамлуудын дотор агуулгадж байгаа бодис бол ойролцоо байдаг. Тэгэхээр орон нутгад тэнд байж байгаа ургамлыг л авч байгаа шүү дээ ер нь бол. Тэгэхээр ургамлыг таньж мэднэ гэдэг бол яг хөө зүгээр манайд бол алдаатай юмнууд их байна. Энд яг хөө ташрамт дурд чи жишээ нь одоо их 5 салаа гэж зурдсан байгаа. Зураг дээр нь Палантаго Майер гэдэг. Яг ингээд доторхын аваад үзэхдээ зэрэг депресс зурчих. Энэ хоёр чинь хоёр өөр. Энэ юм дүүжингээл биччихэж байгаа. Гэтэл яг алаг усаар зурчиж байгаа. Яг ойролцоо зэмтэй юуны хувьд бол ойролцоо л доо. Зөв шинжлэх ухааны хувьд бол алдаатай л гэж үзэн шүү дээ. За танаас бас нэг асуулт асууя. Тэгэхээр одоо бид ингээд хаа сайгүй байдаг гэдэг энэ багвахаа цэцэг байна тийм ээ. 5 салаа цэцэг байна. За энд бол одоо ингээд биднийг тойрон хүрээлээ сайхан багвахаа цэцгээс шаарлаад харагч чинь. Тэгэхээр одоо бид ингээд яг багвахаа гэдгийг танихгүй болов шар цэцэг гэж хэлнэ тийм ээ. Цэнхэр цэцэг, ногоон цэцэг ч юм уу тэгэж хэлнэ. Тэгэхээр одоо бидний энэ барьсан байгаа багвахаа цэцэг байна. Энэ багвахаа цэцгийг яг юунд хэрэгтэй, яадаг, ийдэг одоо төрөл зүйлийг нь яаж ангилж мэдэх тэр талаар танаас асууя. Одоо бид бол энэ багвахаа цэцгийн хаасайгүй ургадгийг мэдж байгаа хэрнээ яг ямар хэрэглээ ач холбогдолтойг нь мэдэхгүй шүү дээ. За тэгэхээр яг багвахаа бол Монгол оронд бол 56 зүйл ийдгийн. Ганц юм багвахаа харагдж байгаа бол ч 56 зүйлийн багвахаа. Тэгэхээр энийг тань мэдэх гэдэг бол үндсэндээ одоо тань мэдэхийн хялбаршуулсан одоо ургамал таних хүчиг гэдэг. Таних хүчиг гэдэг номноос л харж мэднэ л дээ. Ер нь энийг бол таних номноос л харж идэн. Тэрний шар цэцэгтэй гэх юм байхгүй. Тэгэхээр тэрнээс өмнө л зүгээр хүүхэдтэй мэдүүлэхийн тулд бол тэр дунд сургуульд ямар хэмжээний одоо ном орсон байна уу? Дунд сургуулийнхад бол энэ багвахаан талаар орсон байна уу? Тэрийг өөрөө мэдээд авчих хэрэгтэй л дээ. Тэгээд тэргээрээ л тайлбарлаж л өгнө гэсэн үг. Ерөөсө хүүхэд бол таны мэдгүй. Таны мэдгүй чиглэл бол хамгийн хэрэгтэй л дээ. Ер нь зүгээр хүүхдэд дагуулж явчаад энэ бол багвахаа гэдгийг урд нь өөрөө яваад үздэг юм уу? Дараа нь энийг төрлийн ядахтаар төрлийн хэлээ явуучихтал болно шүү дээ. Энийг дурсгал цэцэг гэдгийг яагаад дурсгал гэдгийг энэ багвахаа байж гэн тийм ээ. Тэгэхээр нэр усных бол харилцан адилгүй л дээ. Яг одоо тэр латин нэлийн гарлаар нь нэрлэлчиж байгаа багвахаа тий. За нөгөө нэг нь бол яг хөө тэрийг одоо цуглуулсан хүнийхээр байдаг юм уу, нээсэн хүнийхээр байдаг юм уу гэд нэрлсэн янз бүрийн нэрүүд байгаа та. Тэгэхээр бидний энэ ургамлын тол маань яаж үнэ гэхээр ургамлын толоо ингээ барьж явж байгаа. Заавал тэр эм чанар, эмийн хэрэглээ, ач холбогдол гэд байхгүйгээр нэрийг нь мэддэг болж одоо хүүхдүүдэд орчин тойрны хүмүүстээ таниулах бас боломжтой болох нь байна тийм ээ. Одоо энэ жишээ нь багвахаа цэцэг байна. За энэ одоо шөнийн нийл цэцэг байна. Энэ бол одоо намуу байна тийм ээ. За энэ бол цэн цэцэг байна гэх мэтчлэн бүх одоо энэ нэршлиг нь бүгдээр мэдэх юм боломжтой ач холбогдолтой болоод явчих нэ тий. Тэгж болно. За тэгвэл яг тэрнийхээ тархацыг харж байгаа хүүхдүүдэд дагуулгатай хинтийн тойрогт байна уу, ой дотор байна уу гэдгээ хараад тэгэл за тэр байж болох юм байна, би энэ байж болох юм байна гэж урдаар мэдж авчаа очиж болох нь шүү дээ. Нэвтрхий толноос бол тэгээд тэрнийхээ дараагуул тодорхой ашиглах талаар бас тодорхой бичсэн учраас энийг бол ийм юм тэргэлдэг юм байна, ингэж ашиглаж болох юм байна. За энийг бол хамгаалах хэрэгтэй юм байна гэдгийг бол хэлж байгаа тийм таниулж байна. За тэгээд одоо бас энэ ургамлын талд орсон одоо төмөс хүнсний ногооны төрлөөс тийм ээ төмөс байна, байцаатай одоо овгийн маш олон одоо ургамлууд орсон байгаа. За сонгон орсон байгаа гэх мэтчлэн бидний одоо хүнсэнд хэрэглэдэг хүнсний ногоонууд бас орсон байна. За мөн түүнчлэн одоо жимснүүд байна. Жимснүүд буюу одоо хад гэхтэл өөр одоо төрөлтөө багтаад зүйлийнх нь нэр нь хад болоо явцдаг ч юм уу те. Энэ бүхнийг бас мэдэх боломжтой байна л да. Энэ талаар та бас одоо дэлгэрэнгүй ярина одоо хүнсний ногоо, хүнсэнд хэрэглэх байдал зэргийг. Хүнсэнд хэрэглэх байдал бол яг хүнснийхээ юунуудыг бол биднээс сайн мэдж байна л да. Зүгээр ямар учиртай хаанаас үүссэн бэ гэдгийг бол энэ номонд орохдоо бол таниулах чиглэлээр хийсэн байхаа гэж бодож байна. Тэрнээс төмсний одоо төмс бидний ашигладаг төмсийг бол мэдэн штэ. Тэгэхдээ нөгөө талаар бол төмс гэдэг юм юунд нь ач холбогдолтой вэ гэдгийг бол бас таниулсан байх. Манай Монгол оронд бол одоо юун дээр байгаль дээр байдгүй одоо таримлаар байдаг ургамлыг бол бас таниулах зорилготой бичсэн байхаа гэж бодож байна тий. За тэгэхээр одоо бидний одоо бас хэрэглээд байдаг уулын сонгон
За улаан сонгон, ердийн сонгон зэрэг одоо маш олон төрлийн сонгон байна. За сонгондоо харьяалагдсан одоо таан хүмүүл зэрэг байна тийм ээ. Эдгээр одоо ач холбогдол бидэд одоо мэдих зайлшгүй шаардлага нь юу вэ? За тэгэхээр айлум гэж байгаа латин нэр нь бол сонгоны төрөл дөө. Сонгоны төрөл бол Монгол оронд нэлээд олон зүйл байдаг. Сүүлийн үед бол тусгай бүр овог болгоцсон байдаг. Энэ бол дотор агуулгадж байгаа бодис ерөнхий бүтцээсээ шалтгаалж байгаа. Алиац гэсэн овог сонгоны овог болгоцсон. За сонгоны хамгийн гол юм нь бол фитнцид гэдэг бодистай. Тэр фитнцидийг бол байгалийн антибиотик гэж хэлдэг. Ер нь бол тийм учраас одоо энэ саримс сонгон энтрий чинь халуун орны улсууд ер нь энэ Европынхан бол ажиллаж идэх их өргөн хэрэгэлдэг шүү дээ. Энэ одоо юунд бол хүнсний хувьд бол нэг л ёсны юм л гэсэн үг. Тэгэхээр одоо эрүүл хоол хэрэглээ яал гэж байгаа тохиолдолд төмс тэнд бичсэн байна, юунд хэрэгтэй юм, сонгон одоо тэмдэглэсэн байна, юунд хэрэгтэй юм гэдгийг л мэдэх нь л да. Хамгийн гол нь фитнесэд ялангуяа халиар байж байна. Халиар бол сонгон дотроос хамгийн бас одоо илүү ач холбогдолтой гэж үздэг халуун талдаа алтайн сонгон байж байна. Биднүү та нар өөрснөө идээд үзсэн ч болно. Зэрлэг сонгон, таримл сонгон хоёрыг амсаад үсэх юм бол тэс өөр шүү дээ. Тэгэхээр тэнд агуулгадж байгаа бодис нь бол байгалийнх нь илүү л гэсэн үг л дээ. Ер нь бол хүн ч гэсэн өөрөө байгалийн бүтээгдэхүүн учраас байгалийнхаа юмыг өргөн хэрэглэх, зөв зохистой өргөн хэрэглэх бол хамгийн чухал. За тэгвэл танаас дахиад одоо улааг нь улаалцгана гэд байдаг. Улааг нь улаалцгана нь одоо нэг нэршлүү эсвэл өөр нэршлүү тийм ээ. Дотроо бас энэ одоо хад үхрийнүүд зэрэг маш олон жимс нэг ингээд төрөл багтаад зүйл нь өөр болоо явчихж байна л да. Тэгээ энэ талаар дэлгэрүүлвэл эрибис гэсэн төрөлд л орж байгаа. Эрибис нигрум гэдэг нь бол хад байж байгаа. Эрибис өрүүбрум гэдэг нь бол улаалцгана байж байгаа. За энэ хоёр бол ялгагдахтай гол нь навчаараа л ялгагдчихдаг. Навчныхаа хэсгээр эрибис нигрум бол доотлын одоо навчны доотлын суурин тэгшгэн эрибис нигрум юуна өрүүбөр нь бол жимсний хувьд бас улаан дуу хад бол хар одоо жимстэй нөгөө нэг нь бол тэхийн шиг гэдэг одоо биднүүд өргөн хэрэгэлдэг ургамал байдаг эрибис юу диаканта гэдэг энэ диакант бол навчаараа л ялгагдсан суурийн навчин шаант гэрхүү гэж явчихна одоо доошоо сунгасан бүлхээлүн гэдэг байж байдаг бас энийг бол бүлхээлүн бол эрибис диакант юу тэхийн шиг бол нэг одоо бүх газар бол урагчин гэж байхгүй шүү дээ бүлхээлүмийг чиг тэхийн шиг гэж бодог энэ бол навчин үзүүртэй 3 салбантай хоёулаа суур нь ингээд өөрөөрхөө болцсон. Энэгээр нь ялгагддаг л да. Өргөсний хувьд бол бас харилцан адилгүй байдаг. Жимсээрээ ялгадан, цэцгээрээ яргадан, тэгтээ эрибсүүл бүгдээрээ сөөг. За баярлалаа. Тэгэхээр бид бүгдээрээ энэ хүү ургамлын нэвтрэхий тулд гарсан ургамлуудын талаар бас сая дэлгэрүүлээд ургамал судлаач, ургамал судлалын ухааны доктор профессор Дарима багшаас тодруулан асуулаа. За ингээд энэ бидэнд энэхүү сайхан зөвлөгөөг өгөх гэж одоо урилгын минь хүлээн авч хүрэлцэн ирсэн танд үнэхээр их талархлаа. За би нэг талархлыг өгч. За энэ нэвтрэхий ургамлын нэвтрэхий тойл гэж одоо бичсэнийг тэтгэж бас одоо хэвлүүлэх талаар одоо бас энийг олон түмэнд хүртээмжтэй болгохын тулд ийм ажил зохион байгуулж байгаа та бүхэнд бол маш их талархаж байна. За тэгээд ажилд амжилт хүсье. За их баярлалаа. Тэгэхээр манай энэ ургамлын тойл маань гадаад дотоодод байдаг нийт 657 төрлийн 740 зүйлийн ургамлыг нь сонгоо аваад зургийг нь латин нэртэй болон ерөнхий шинж дархац нутаг гол төлөөлөл эмийн ач холбогдол хэрэглээ зэргийг бүгдийг нь багтаасан. За энэ бүх хүнд зориулсан маш их хэрэгтэй нэвтрэхий тойл юм аа. Бас нэг юм хэлчих. Номтой нөхөрлөх хамгийн чухал хэрэгтэй. Ном гэдэг бол хүн ер нь толгоогоо номоор дүүргэж байж хизээч өлсөхгүй явна гэж би боддгийн шүү дээ ер нь бол. За баярлалаа. Зуныг номтой өнгөрүүлцгээе.